Дөрцрөнгийн Мэрэнлэл хов гэдэг одоо залуу уран бүтээлч байгаамаа. Тэгээд нулимстай нүдэндийн турагот хоцордоо нутгийн барааны жинэнтэй хамаг бомбод нэрэн төгсөн цотаг үдэгээ хадагтунни босоо кино аргамаг хүлээгэн үзээ багнхан жолоо юм шүү сайхан хайранд хөдөлж саруудагчлан бэлгэрдэгэ харин нагтад хагдраги цэцэг юм наачиндэ ханхин заяан гэрээ. сайн байцгаана уу телевиз үзэн суугаа үзэгчтэй. Энэ өдрийн гал олоо мэндийг өргөн төшөөлье. Би Завхан аймгийн Алдархан сум яриад Дөрцрөнгийн Мэрэнлэл хов гэдэг одоо залуу уран бүтээлч байгаамаа. Тэгээд 2006 оноос 2008 он хүртэл Завхан аймгийн хөгжим бүжгийн коллеж дуулаачийн ангид суралцаад 2008 оноос 11 он хүртэл соёл урлагийн их сургуульд дуулаачийн мэрэгжлэр суралж төгсөөд 11 онд Элийн зэргийн дуу бүжгийн жуулгад одыг хүртэл одоо ажиллаж байна. 2013 онд миний анхны бие даасан цамаг гарсан. Хонгийн дурлал нүгэл байхгүй нэртэй анхныхаа цамгийг гаргаж байлаа. Яг миний одоо төрсөн нутаг одоо Монголын анхны сум уусан байгуулагдсан мөн нэгдэл үүссэн ийм сайхан газар нутагта. Ийм сайхан үндэд одоо би төрж өссөндөө маш их баярлаж бахархаж явд юм аа. Би энэ ирэх одоо энэ 2017 онд анхныхаа бие даасан тоглолтоо их ийм бодолтой төлөвлөгөөтэй ажиллаж байгаамаа. Тэгээд хүн бүхэн сайхан аялдаг нэгэн сайхан дуу байдаг. Аз дэлгэрийн үг ая нутгийн бараа гэд энэ дууг би өөрийнхөө хэмжээнд өөрийнхөө зүрх сэтгэлээр нутгаан санаж нутгаан зүудэлж дуулсан дуу байгаамаа. Тэгээд энэ хүү дууга та бүхэндээ өргөн барья. Толгодон үзэгдээ зүсрэх бороотой тэнгэрэн цэнхэрдээ санаалдахад салхин үнээрдээ сайхан нутгийн бараан тодхоо нулимстай нүдэндийн торгоод хоцордоо нутгийн барааны жинэнтэй ариухан шорог нь алгандаа дээдэлсэн алтан нутаг аавын шигтэй бодлын харгүйд шуудан бодан тэхэндийн зэрэглээ нэмэрлзаад уцхийн савин сэтгэлд харуулсан уурлах хангаан бараан тодхоо нулимстай нүдэндийн турагот хоцордоо нутгийн барааны жинэнтэй шорог нь алгандаа
хосыг зорсон хосгүй танаас ирхэмээр диний хорвоод би чинь олсон бидээ нүдмэстэй нүдэн торогоод хоцордог нутгийн бараан ээжийн ариухан шороод алгандаа дэдсэн алтан нутаг авийн шигтэй нүднэстэй нүдэн торогоод хоцордог нутгийн бараан ээжийн ариухан шороод алгандаа дэдсэн алтан нутаг авийн За энэ сайхан хүндийд нутгийн ахын дүүстэй найз нартайгаа ийм сайхан хадуу өнөртсөн ийм сайхан тал дээр ирсэн байна. Тэгээ өнөөдөр бол миний хувьд бол ерөнхийдөө багасаа адуунд их хайртай адуутаас ноцолдож өслөө. Би өөрөө бол наг захынхаа адууг одоо малалдаг байсан. Одоо тийм ч учраас би бас нэг сайхан морины дуу хийгээд зорж явж байгаад санамсаргүй байдлаас нэг сайхан морины дуу олж дуулсан байгаамаа. Тэгээд энэ хүү дууга моринд хайртай ард түмэндээ зориулаад аргамаг хүлээгээд сайхан шинэхэн уран бүтээлээ та бүхэнд өргөн барья. Холын хонгор цүстэй хэлгэн хуйсахнаас ч хурдлагэн холын замдаа эцшилгэн хөвч хангаага эртэлгэнэ хамаг монгол нэрэн төгсөн цуудаа үдгээ хадах түмний босоо химо аргамаг хүлээгэн нөөцөө эрм талын салхиадгин эрмгийн цорог замтагин их нутагтаа эртгэлгинэ хамаг монгол нэрэн төгсөн цуудаа үдгээ хадах түмний босоо гимо аргамаг хүлээгэн нөөцөө
За би өнөөдөр аавынхаа гал голомт дээр өндөрсөн гэртээ ирсэн байна. Тэгээд миний аавыг Гаатын Дөрцрөн гэдэг одоо Завхан аймгийн Алдархан сумд сэлэсэрчин тийм хүн байлаа. Тэгээд миний аав намайг 6 настай байхад одоо хорвоогийн мөнх хүсийг үзсэн. Тэгээд тэрнээс хойш одоо би одоо дуулж эхэлснээс хойш ерөнхийдөө эдагнан байхгүй аавын дуунуудыг дуулдаг байлаа. Одоо соёлын төвд одоо юм бол тэгэл байхгүй аавын сайхан аавын дуунуудыг өөрөө огшиж одоо зэрэгтэл маань урдаас харж заримжуулж одоо хөгжим тоглож исэн хүмүүс маань хүртэл ингээ байдалд ороод ингэж исэн. Тийм удаа байдгаа. Тэгэхээр миний ааваас одоо яг үлдсэн юм гэвэл ийм чулуун цагаан хөрөг байдаг. Тэгээд одоо би энэ хөргийг одоо яг аавынхаа барьж исэн. Одоо тамхи бүх юмтай одоо 20 хэдэн жил хүртэл одоо хадгалж явна. Дараагийнх нь бас нэг юу бол дээл бол одоо жигүүн гэж миний аав одоо 70-80 онд ч юм уу гангарч байсан сайхан дээл байна. 21-2 жил болоход надтай хамт байгаа зүйл бол энерги хамт байгаа зүйл бол энэ хоёр л зүйл байна да. Манай найз нь надад санал тавиад нэг сайхан аавын дуу хийчлээ. Миний найз сонсооч гэд утсаар сайхан сонссон. Надад зүрх сэтгэлд үнэхээр их гоё юм сайхан юм мэдрүүлсэн тийм дуу болсон байсан. Би зүрх сэтгэлээ бүхэл зүйлээ шингээж юм дуулсан дуу байгаамаа. Тэгээ энэхүү дуугаа үзэгч олондоо зориулъя. Жаахан гинэн томоогийн насанда тандан эрхэлж жаргалтай байсан тэнгэрийн цагаан үсшийг тэртээ даалслаад буцхийг мэдсэнгүй хорвоо Хоёрнуднээс нүдмэс бомброод байна хол явсан аавыгаа санахаар үрийн тань сэтгэл гэлзээд байна салхи сивэлсэн Сэрүү намрын өглөө сэтгэл минь гэгэлзээд байсан сүүшиг цагаан сэтгэлийн үзүүт сүдрэ ногдсныг би мэдсэнгүй явсан аавын
амрын өдөр навчис хийсч өнөгтэй байсан нандин сэтгэлийн гигэн бодвол нар жаргаснийг би мэдсэнгүй хорвооч янамэ хоёр нүднээс нулимс бомброод бай хавьяасан авига санахаар урин тэн сэтгэл гилзээд бай хорвооч янамэ хоёр нүднээс нулимс бомброод бай хавьяасан авига санахаар урин тэн сэтгэл гилзээд бай урин тэн сэтгэл гилзээд бай За та бүхэндээ зориулах дараагийн дуу маань охин өргөн гэсэн сайхан дуу байгаа. Энэхүү дуу маань Цэм Эрдэнэ нутах маань аян хийж Ганбаатар шүлгийн зохиосон юм аа. Тэгээд энэхүү дууга мөн телевизэн суугаа үзэгчтэй Монголын өрс маш олон болтугай гэж хүсэрье. Тэгээд та бүхэндээ охин өргөндөө гэсэн сайхан дууга өргөмөрье. Өдсгөн жаахан үрээ өвөрлөж харамлж өсөглөө өдлөж гүйцэн хуншоо шиг өмцсөн гэрэлтнээ бүтэн заяаны нэгэн тал бүсгүй багнхан жолоо юм шүү сайхан хайрн хөдлөж саруударчлан дэлгэрдэгэ сайхан хайрн хөдлөж саруударчлан дэлгэрдэгэ садахан гизгийг самнаж үйж сүлжлээ Сарын мөнгөн дарууд гарам үзүүрүгтэн гойлоо бүтэн заяаны нэгэн тал бүсгүй багнхан жолоо юм шүү сайхан хайрн хөдлөж саруударчлан дэлгэрдэгэ сайхан хайрн хөдлөж саруударчлан дэлгэрдэгэ 우린 자우르 우르게ች 우린 부에 아이다라 우든 수들 태허보도 한인 사양도 돌아라 웃긴 사양이 니게 큰탈 무수히 버는 흔적 너임쇼 사흠 하른 고투두 사로다치던 딜그르드게 사흠 하른 고투두 사로다치던 딜그르드게 웃긴 사양이 니게 큰탈 무수히 버는 흔적 너임쇼 사흠 하른
орчлон дэлгэрдэг сайхан хайрын хөдлөж сарууд орчлон дэлгэрдэг сарууд орчлон дэлгэрдэг Миний дараагийн дуу бол Шүүдэр мөнгөн сормос гэдэг дуу байгаа. Энэ дуу маань Хилийн зэргийн дуу хөгжмийн 29 дэх багш Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Батүлгийн аялгау мөн шүлгийг Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Мөнхчрал гэдэг сая яруу найрагч зохиосон юм аа. Тэгээд энэ дуу бол ер нь би анх шууд тахилтын сонсоод дуулъя гэдэг багшаасаа гуйсан л да. Тэгээ ер нь бол энэ дууг багш бол анх баритон бас дуулдаг дуу чи бол дуулахгүй чам дуулцахгүй гэж ярьсан л да. Тэгээд би ерөнхийдөө айн надад таалагдаад би дуулъя гэд ийм сайхан дуулсан байгаамаа. Тэгээд энэхүү сайхан дуугаа та бүгдтэй өргөн барья. Хостоогүй тормгор нүдэн чамтайгаа толин цагаан сарaan зургата тулаад буцира харин дагтад хагдраагүй цэцэг юмда чимэндээ хайтын заяан дэрээгүй хонгор юмда чимэндээ бидэн хоёрын учаарлыг уулан нөмрлөх таалдаа мичэд мэнгэн оддоор сураг тавиад буцира харин дагтад хагдраагүй цэцэг юмда чимэндээ ханхин заяан гэрээгүй хонгор юмда чимэндээ замын үртигээ наран битүүгээр туулъя салгуу харин алаа зүрхэндээ манига харин нагтад хагдраагүй цэцэг юмда чимэндээ ханхин заяан гэрээгүй хонгор юмда чимэндээ харин дагтад хагдраагүй цэцэг юмда чимэндээ ханхин заяан гэрээгүй хонгор юмда чимэндээ хонгор юмда чимэндээ